манай Монгол Ардын намын бүлгийн төлөөлөгчнөр дахин төлөвлөлтөд холбогдуулаад явсаа. За тэгээ би бус дүүргийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан манай дүүрэг дээр хэд хэдэн асуудал иргэд ярьж байна. Нэгдүгээр энэ хугацааны хувьд дахин төлөвлөлт шалгарсан компаниуд хэдийн хугацаанд энэ барилга орон сууцаа барих юм бэ? Тэрний цаана ямар асуудал явж байна гэхээр нөгөө дахин төлөвлөлтөд орсон газруудыг бие биендээ шилжүүлэх өнөөдөр эдийн засаг хүндэрсэн байна. Зах зээлийн нийгэм явж байна. Тэгэхээр иргэд арилжааны журмаар өмчилж авсан газраа өөр хөвгтдээ шилжүүлэх, бусдад худалдаалах бүх эрх нь хаагджээ. Дээрээс нь яг яах гэдэг нь мэдэгдэхгүй байгаагаас холбогдуулаад орон гэрээ додомдох, тордох, сайжруулах, байшингаа янзлахаас ахгуулаад, хашаа ороогоо янзлахаас ахгуулаад ямар ч үйлдэл хийж чадхаа болж байна гэдэг ийм нэг асуудал яриад байгаа. Тэгэхээр энэ дээр бас тодорхой мэдээлэл өгөхгүй бол цаашдаа ингээ 20 он хүртэл төлөвлөлт явах юм байна. 20 он хүртэл одоо иргэд нөгөө байшингаа дахин төлөвлөлтөнд хамрагдаж байгаа аж ахуй нэгжүүд маань тэр газрыг чөлөөлөх ажил нь 20 он хүртэл хийдэг учраас тэр болтол одоо ингээ хүлээгээд ямар нэгэн эдийн засгийн харилцаанд орж чадахгүй байх магадлал их өндөр байна. Ялангуяа одоо энэ 17 дугаар ороо манай Сүхбаатар дүүргийн 17 дугаар ороо одоо тэр нэг Цэлмэг Аз гэж яриад байгаа тэр чиглэл дээр. За хоёр дахь нэг асуудал бол энэ аж ахуй нэгжүүд тэд бол бизнесийн байгууллага тэгэхээр аль болох иргэдээс хямдхан авах газрын болцооны хямд авах чиглэлээр явнаа. Тэгэхээр нөгөө одоо яриад байна л да Сүхбаатар дүүргийн Бэрэн гэдэг одоо энэ манай 9 дугаар хороо 7 дугаар хороо л орчим. Энэ бидний үед ихэлсэн л дээ. Тэгээд эхлээд явж исэн манай өнөөгийн удирдлагууд маань маш олон юм ярьсан тэр үед. Бид бол аль болох урс төржүүлэхгүй энэ хотыг нэг утаанаас нь бохир заваанаас салгахад энэ дахин төлөвлөлтийг хэрэгтэй гэж үзэж байгаа учраас ус төрчихгүй байна. Иргэд өнөөдөр манай сонгогч нар биднээс очиод уулзглаар энэ нөгөө сая доллараар авна гэсэн 500 саяар авна гэсэн нөгөө газар авна гэсэн юм чи